Иргэн Санжаа Чапел амар сайхан тэмүүлэн алтан очирнаар саяны буугийн бие талцсан гэх хэргийн Гимбуруугийн шүүхурл өнөөдөр 14 цагаас эхэлсэн. Шүүхурл дуусаагүй одоо ч үргэлжилж байна. За шүүхурлд Санжаа Чапел саяны буунаар шүүгдэгч хохирогч статустаа оролцож байгаамаа. Тиймээс саяны буугийн өмгөөлөгч прокурорын энэ дүгнэлтийг цагаатгах байр сууриас шүүхурлд оролцож байна. За мөн шүүгдэгчид мэдүүлэх тайлбар хийх үед шүүгдэгч Санжаа Чапел хохирогч саяны буугийн гэр бүлээс уучлал хүслээ. Хохирогч саяны буу орж ирж яасан ч яад ингээд надад гараад алах гараад алааж байгаа юм шиг санагдсан. Тэгээд би инстинкт тэрээ зогсон. Тэр бол миний. Тэр өдөр намайг гадаа гарч ирээд найзуудтайгаа уулзаад тэгээд явж хоол идэх үү гэж асуугаад байж тэгээд гинт зогсон. Гэхдээ би яагаад тэгснээ нь бол ойлгоогүй. Тэгээд тухайн үед маш их өвдөлттэй байсан болохоор аюул их зүйлийг мартаж сансан. Тэгээд юмнууд ингээд санд чаддаггүй. Тэгээд би зохиолчаад зохих гэж оролцсон ч би чадаагүй. Тэр машины дунд бол эхлээд юм болоо. Тэрний дараа нэг 3-5 минутын хооронд бол юм болж байгаад саяны буу дахиад орж ирэхэд нь би бол манай найз охин бол төлөвтэй тэгээ эргэж хараад ийм олон удаа тайтгаруулаад тайвшруулж байхад зогж байгаад нь одоо ингээд дайрж орж ирж байхад нь бухимдаад бас сандраад чи одоо яах гэдэг юм бэ гэдээ бол 2 удаа зогсон.